За сайн байцгаана уу? Өмнөх бичлэг дээр хэлсэнчлэн 2 жилийн өмнө ярьж байсан JMS Zoom-ийн үргэлжлэлийг өнөөдөр та бүхэнд ярьж өгөх гэж байна. 2 жилийн өмнөх бичлэг болохоор өнөөдөр та нартай багахан сануулсан дээр байх гэж бодож байна. 1980-ад оноос эхлэлдээ шашны гаж урсгалын сүм өөрийгөө Есүсийн дахин төрөлт гэж номлодог. 90 он гарах үед сүмийн дийлэх хэсэг нь эмэгтэйчүүд болж хувирсан. Хамгийн гол нь сүмдээ өндөр царайлаг эмэгтэйчүүдийг элсүүж тэднийг удаадаараа бэлгийн хүчирхийлэлд оруулсан байдаг. 2023 он хүртэл энэ сүмд юу болсон талаар миний өмнөх бичлэг дээр яригддаг. Харин өнөөдөр 2023 оноос одоо хүртэл юу болж өрнөсөн бэ гэдэг талаар өнөөдөр яригдах болно. JMS сүмийн анхны баримтат кино 2023 оны 3 сард анх цацагдсан. Нэвтрүүлэг яг цацагдсанаас 8 сарын дараа 11 сард нэгэн хувийн мөрдөгчд энэхүү нэвтрүүлгийг бэлтгэсэн манай продюсер ахыг мөрдөөд өгөөч гэсэн дуудлага ирсэн байна. Тэр захиалга өгсөн хүн нь гаж шашны удирдагч Алдарт Жон Минсог байжээ. Мөрдөгч ахын данс руу 8 сая вон шилжүүлсэн. 27 жил энэ салбарт ажиллахдаа юу эсэйг үзэхв. Шилжүүлсэн мөнгөнд дүгн хараад энэ ч асуудалтай ажил байх нэ гэдгийг шууд л ойлгосон гэсэн. Үүнээс гадна нэвтрүүлэг цацагдсны дараа нөгөө сүмийн итгэгч нар нь өөрийг нь сүрдүүлэхийн тулд хөөх юм уу аавынх нь тал нүрийг нь саажилтай болтол зодсон гэд ярьж байсан. JMS сүмийн эсрэг тэмцэгч профессор ах байна да. Эхнэрийнх нь ажил дээр бид зүгээр л хараад суухгүй шүү гэд занл хийсэн бичиг үлдээсэн байна лээ. Интернет орчинд ч бас Ким До Хён чи 20 жилийн өмнө юу болсныг мартаа юу гэд сүрдүүлсэн байдаг. 20 жилийн өмнө тэд нар аавынх нь биед аимшигтайгаар халдаж байсан шүү дээ. Амь нас нь аюулд учирч болцшгүй болохоор цагдаагийн газраас ямар нэгэн зүйл болвол ашиглаарай гэд ухаалаг цаг өгсөн байна лээ. Энэ аимшигтай үгний бүх зүйл нь илчлэгдээд баримтат кино гараад бүр буруутай гэд шүүхээс нь тогтоочсон байхад хүртэл үннийг олж харж чадахгүй түүнийг бурхан гэж одоо хүртэл итгэсээр байгаа олон итгэгч нар үлдсэн гэж хэлж байсан да. Тэр хүмүүс нэвтрүүлэг гарсны дараа 8 сарын дараа ч сүмдээ очисон хэвээр байсан. Тухайн номлолт нь одоо юу гэж номлож байгаа гэж зарим хүмүүс бурханд хайртайгаа илэрхийлж амиа золиослдог. Тэр цөөн хідэн сонгогдсон хүмүүс л өөрийн биеэ агуу сайн үлсийн төлөө зориулдаг. Иймэрхүү зүйл сонссон итгэгч нар нь нэвтрүүлэг цацагдсанаас 9 сарын дараа эсэргүүцлээ илэрхийлж жагсан байдаг. Юу эсэргүүцээд байгаа вэ гэхээр өмнөх бичлэг дээр гарч байсан гол нотлох баримтыг ил болгосон эмэгтэй байна да. Жон Минсогт хүчирхийлүүлж байхдаа дууг нь хурааж авсан тэр гол нотлох баримтыг хурамчаар үлдсэн гэж эсэргүүцэж байгаа. Үүнээс гадна хэд нэг талыг барьсан хэвлэл мэдээллийг зогсоо гэж эсэргүүцлийн жагсаал хийжээ. Жагсаж байхдаа яаж итгэж үнэмшиж залбирч байгааг нь харж байгаа байх. Энэ бичлэг 3 жилийн өмнө шүү дээ. Тэгээд шүүхийн гадаа чинь маш олон самбарууд пастор маань гүтгэгдсэн л гин. Аудио бичлэг хурамчил гин. Энэ бүхэн илчлэгдэхэд түүний хувь нэмэр маш их байсан. Энэ эмэгтэй JMS сүмийн өмнө нь гишүүн нь байсан бөгөөд Жон Минсогт удаа хүчндүүлснийхээ дараа сүмээсээ гарч нотлох баримтыг нийтдэл болгосон хүн. JMS сүмийнхэн түүнийг занл хийсээр байсан ч огт ухраагүй. Тийм байтал Солонгосын ард иргэдээс нэвтрүүлэг цацагдсны дараа түүнд маш их доромжлол, үзэн ядалт, шүүмжлэл ирсэн байна. Тэрийг хараад одоо бол нэвтрүүлэгт орсондоо харамсаж явдгаа гэсэн. Харин хуучин сүмийнхэн хүмүүс түүнийг бурхнаас урвсан сатан гэж үздэг. Гэхдээ сарын хажуугаар сайн зүйлс ч бас их байх нь лавтай. Нэвтрүүлгийн эхний улирал цацагдаад Мэплийн үнний төлөө тэгж их зориг гаргаж байгааг нь харсан. Түүнтэй ижил зовлонг тулсан, хүчирхээлэлд өртсөн эмэгтэйчүүд араасаа гарч ирсэн. Ингээд нийт 21 хохирогч ил болж шүүхэд Жон Минсогийн эсрэг хандсан байна. Тэгвэл Жон Минсогийн баруун гар гэгдэх Жон Жуйнд нэвтрүүлэг цацагдсны дараа юу тохиолдсон бэ? Нэвтрүүлэг цацагдсанаас 10 хоногийн дараа өөрийгөө хохирогч мэтээр аашилж эхэлсэн байдаг. Хүмүүс намайг Жон Минсог пастрыг тийм зүйл хийж байхад нь та үнэхээр мдээгүй юм уу гэж асуухад нь би 3 жил хагасын турш өдөр бүр пастроос гуйсан. Надад уйлаагүй өдөр байхгүй. Энэ бурхны хүсэл биш шүү дээ гэж түүнийг зогсоохын тулд өөрийн чадах бүхнээ хийсэн гэж мэгснээ худлаа нулимс унгаж энтер. Харин бодит байдал дээр энэ эмэгтэй Жон Минсогийн өрөөнд эмэгтэйчүүдийг дуудаж оруулаад өрөөг нь төвччгээд гараад явдаг байсан. Тэр аимшигт системийн зохицуулагч хүн байсан гэхүү дээ. Жон Минсог Хятадд баригдаад 2009 онд 10 жилийн ял огтно 10 жилийн хугацаанд түүний байр суурь улам томорч сүмийнхээ удирдагч нь болсон. Тэр хугацаанд Жон Минсогийг хүчирхийллийн хэрэгт гүтгэгдсэн гим зэмгүй ариун хүн гэж суртал ухуулга хийсээр сүмийнхээ гишүүдийг тогтоон барьж байсан. За тэгтэл Жоминсог шоронд байгаа болохоор итгэгч нарын өргөл болгон өгсөн бүх мөнгө нь
түүнд цуглардаг. Тэр мөнгөөр нь байж болох бүхэл брендийн эд зүйлс авдаг байж л дээ. Бүр дуу хийж, үжиглэж, клип хийлгэж за бараг л K-pop idol болоодгсон. Түүнээс гадна бас нэг аимшигтай зүйл нь би өмнөх бичлэгийн эхлэл хэсэгдэр Maple-ийн хүчирхээлэл дүртэж байхдаа хийсэн бичлэг гээд 10 секундын бичлэг тоглож байсан да. Тэр хэдхэн секундын аудио ямар дотор арзалгамаар байсан бэлээ дээ. Тэгтэл тэр нь зөвхөн мөсөн уулын орой байж. Тэр бичлэгийн бүтэн хувилбар нь 90 минутын урттай. Бидний төсөөлж чадахгүй илүү жигшүүртэй зүйлс тэнд олон бичигдсэн гинлээ. Гэтэл бас юу басан гэж энэ нэвтрүүлгийн 1-р улирал хийгдэж байх зураг авалтын үеэр зураг авалтын байршлууд нэвтрүүлгийн агуулга гээд нэвтрүүлгийн баг дотроо л мэдэж байх ёстой зүйлсийг нь ягаад ч юм JMS Sumi-хэн мэдчихээд байсан гэсэн продюсер маань сэжиг авч эхэлсэн байгаа. Манай баг дотор тагнуул байгаа байх нь. Тэгтэл үнэхээр тийм болж таарсан. Season 1-ийн арын албаны нэг эмэгтэй нь JMS Sumi-ийн дагагч нь байсан байжээ. Тэгтэл энэ баримтат киноч нь маш том төсөл. Мэдээж ажилтан бүртээгээ нууцлын гэрээ байгуулна. Бусдад шилжүүлж, хуулбарлаж, зураг бичлэг авах бол хуулийн хариуцлага хүлээн. Тэгэнгүүт энэ эмэгтэйд Sumi-хэн нь бид нар чамайг хамгаалж чадна гэд тархийг нь угаагаад мэдээлэл аваад байсан байдаг. Продюсер уурлаад асууж байгаа. Тэгээд хамгаалж өгнө гэсэн хүмүүс чинь одоо хааччихсан юм. Эмэгтэй хариуд нь харин тийм ээ гэж хэлээд туйлдаг. 1-р улиралд яригдаагүй бас нэг өөр зүйл нь Jong In-suk олон 10 жилийн турш хүчирхийлэл үйлдэж явахдаа баримтлагдаагүй шалтгаануудын нэг нь түүнд Бурхны ивэлийн аюулгүй байдлын зөвлөл гэх айхтар нэртэй хилтэс байж л дээ. Тэр нь юу хийдэг вэ гэхээр Jong In-suk-ыг хамгаалах зорилгоор байгуулагдсан хилтэс. Бэлгийн гэмт хэргийг нь нуун дарагдуулах, хүчирхийллийн хохирогчдыг зохицуулах, мөн сүмээсээ гарах гэсэн үл итгэгч нарыг сүрдүүлж хариу арга хэмжээ авах үүрэгтэй. Тэр хилцээх нь Овсын өрөө энд харагдж байна. Энэ хамгаалах хилцээхэн дарга гэх хүн нь цэргийн академи төгссөн цагдаагийн албан хаагч. За түүнээс гадна JMS Sumт мөрдөн шалгалтын хилтэсч гэж байсан. Sumийн тэр олон итгэгч нар дунд маш олон төрлийн мэргэжилтэй хүмүүс байсан байж таарна. Тэндээсээ 150 орчим цагдаа нарыг нь цуглуулад энэ хилцээг байгуулжээ. Энэ болохоор 90-ад оны сүүлээр ахуулсан мөрдөн шалгалтын хилцээхэн зураг байна. Түүнээс гадна JMS Sumийн дагагч нарын дунд тагнуулын газрын ажилтан, аудит, цэргийн айрам, тэнгисийн цэрэг, агаарын хүчин гээл байхгүй салбар гэж өгөө. Ийм их эрх мэдэлтэй нөлөө бүхий хүмүүс өөрийг нь тойрч хүрээлдэг байсан болохоор л тэр аимшигтай хэрэгээ юу ч болоогүй юм шиг үлддэг байсан юм болов. Энэ бүх зүйлийг эргэн сануулбал 2022 оны 3 сард Maple хэвлэлийн баг хурал зарласан. 2022 оны 10 сард Jong In-suk 4 жилийн ялаа эдлээд сурлагдав. 2023 оны 3 сард Би бол бурхан энэхүү нэвтрүүлгийн 1-р бүлэг цацагдсан. 2024 оны 10 сард Jong In-suk дахин 17 жилийн ялаа авав. Ингээд 2025 оны 1 сарын 9-ний өдөр дээд шүүхээс түүнд ял оносон. Одоо энэ цаг мөчид шоронд хоригдож байгаа гэсэн үг. Харин түүний баруун гар эмэгтэй нь 7 жилийн ял авсан. Энэхүү баримтат нэвтрүүлэг цацагдсны дараа JMS Sumi-ийн бүх итгэгч нар нь биш ч гэлээ итгэгчдийн тоо харьцангуй буурсан гэсэн эерэг мэдээлэл байна. Ингээд бичлэгийнхээ төгсгөлийг Jong In-suk-ийн хүчирхийлэл дүрснийхөө дараа сүмээсээ гарч түүний эсрэг нотлох баримт дэлгэж хэвлэлийн баг хурал хийж эцсээ хүртэл тэмцэж чадсан Maple-ийн хэлсэн үгээр бичлэгээ өндөрлүүлцгээе. Ямар ч тач түүнээс хойш шинээр хохирогч гараагүй би зогсоож чадсан. Үүнийг одоо болтол зөв зүйл зөв сонголт байсан гэж итгэсээр байгаа. 2025 оны 2 сар